Оюутлахад нийтдээ өнөөдрийн байдлаар 20 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. За үүнээс нэг 4 тэрбум доллар нь бол хувьцаа эзэмших байдлаар одоо орсон. За үлдсэн нь бол одоо зээл. Энэ зээлийн хүү одоо хит өндөр байгаа. 11% хувьтай одоо жилийн хүүтэй зээл авч байгаа. Үүнийг одоо бас өнөөдөр бууруулах, үүнийг бууруулж чадах юм бол Монгол улсад одоо ноогдох үр өгөөж нэмэгдэнэ. Энэ үүднээс одоо үүнийг одоо нэг 6-аас 7% хүргэж бууруулах ийм одоос бодлого чиглэлийг одоо сангасаа жавхлангаар ахлуус ажлын хэсэг баримталж ажиллана. За хоёрдугаарт нь менежментийн төлбөр. Менежментийн төлбөрийг одоо үйл ажиллагааны зардал дээрс авч байгаа. Энэ одоос буруу тогтолцоо, буруу жишгээ. Тийм болохоор одоо энэ дээр санхаарах хэрэгтэй. Энэ хүрээнд одоо өөрөөр хэлэх юм бол одоо гүйцэтгэх удирдлага аль болох их зардал гаргана. Түүнээс нь 6% одоо урамшууллыг гүйцэтгэх удирдлагын зардлыг авч байгаа. Ямар ч компани, ямар ч аж ахуй нэгж ашиг олохын төлөө үйл ажиллагаа явуулдаг. Олсож байгаа ашигаасаа гүйцэтгэх удирдлагатаа захирах гүйцэтгэх захиралтаа тодорхой урамшуул өгдөг. Энэ тийм үү. Зардал дээр суурилсан биш, орлого, үр дүн, өр өгөөж дээр суурилсан ийм одоо менежментийн төлбөрийг өгөх ёстой. Энийг одоо ингэж өөрчлөх чиглэлийг засгийн газраас баримталж байгаа. За энэ эдгээр асуудлыг шийдэж чадах юм бол Монгол улсын одоо оюутлага компаниас одоо тийм үү энэ оюутлага төслөөс хүртэх өр өгөөж нэмэгдэнэ. Энд одоо өөрөөр хэлэх юм бол анх оюутлагын хэлэлцээрийг байгуулж явах үед Монголын тал нийт одоо төслийн өр өгөөжийн 53% одоо хүртэнэ. 47% одоо хөрөнгө оруулалт тал хүртэнэ гэж анх хэлэлцээр байгуулж ирсэн. За өнөөдөр бодит байдал дээр бол 26-7% өр өгөөжийг Монголын тал хүртэж байна. 74-5% одоо өр өгөөжийг одоо хөрөнгө оруулагч буюу одоо Eriott компани хүртэж байгаа. Тэгвэл энэ зээлийн хүүг бууруулснаар, менежментийн төлбөрийг бууруулснаар Монголын талын одоо хүртэх өгөөж аль болох нэмэгдүүлэх засгийн газраас өнөөдрийн хоролтооноор бол анх хэлэлцээр байгуулж байсан 53% хүргэх энэ зорилтыг одоо юм энэ зорилгыг баримталж ажиллах ёстой шүү гэсэн чиглэлийг өгсөн. За хоёр дахь асуудал бол On-Track компани одоо оюутлагын дэргэд одоо бас лиценз эзэмшдэг энэ компанитай холбоотой одоо оюутлагын ордын одоо хэл заагтай холбоотой асуудлыг шийдэх асуудлыг уул уурхаан сайд дамжны мархлуулж ажиллаж байгаа. За энэ дээр одоо тодорхой шийдэл хүрэх ёстой. За дараагийн асуудал бол Лондонгийн одоо арбитр дээр хоёр тал Монголын улсын засгийн газар Eriott компани бас маргаантай байгаа. Энэ маргааны асуудлаас Монголын талдаас одоо үр ашигтай байдлаар шийдэх энэ асуудлыг бол хууль зүйн дотоодын сайд урд нь Мөнхбаатар халж байсан одоо хууль зүйн дотоодын сайд инх хоёроо дахлаад ажиллана. Ийм одоо 3 ажлын хэсэг засгийн газраас байгуулсан байгаа. Энэ хүрээнд үндсэндээ засгийн газар Eriott компанид хэлэлцээр хийн засгийн газрыг төлөөлж саяны одоо ажлын хэсэг хахалж байгаа сайд нар, жавхлан сайд, дамжны сайд, инх хоёр сайд нар хэлэлцээрд орно. За мөн бас оюутлагад компани одоо Монголын төлөөлсөн тузын гишүүд оюутлага компани гүйцэтгэх удирдлагууд энэ хэлэлцээрд орно.